HCW 304 усны барилга голомж хичээлийн семинар 2-ыг орох гэж байна. За семинар 2-оор бид шүүрлэлтийн тооцооны аргууд, шүүрлэлтийн сөрөг даралтаас хамгаалах арга хэмжээнүүдийн талаар авч үзнэ. За энэ зураг дээр Тасмани гэдэг улсын нутаг дэвсгэр дээр байдаг Blackmon гэдэг бомтыг харуулж байна. Тэгэхээр энэ бомт бол их биеэрээ шүүрлэлттэй шорон бомт байгаа. Мэдээж дээд налууг нь бол бетоноор бэхэлж өгсөн. Гэвч шүүрлэлтийн улмаас хөрсөн сэрэгжээд өөрөөр хэлбэл сэрэгжилт хөрс хүүх үзэгдлэл хоёулаа явагдчихээн гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бол энэ хэсэгт байна тийм үү? Энэ хэсэгт. Тэгээ энэ хэсэгт бол нэлээд их угаагдсан байж байгаа. Энэ хэсэгт бас яасан бэ? Тэгэхээр эхлээд бол мэдээж дотоороо бол энэ хөрс угаагдах зөөгдөх үзэгдлүүд бол явагдаж байгаа. За яг бомтын доод налууд дээр бол хөрс хөөх үзэгдэл буюу B4 гэдэг үзэгдэл үүсээд эндээс ингээ хөрснүүд нь хохроод гадар шүүрс ус нь их хэмжээтэйгээр гараад ирэнгүүтээ доод налуугаа угаагаад ингээд улмаар энэ бомтол идэрсэн юм түүхтэй. Тэгэхээр шүүрлэлт бол бомтын эвдрэлийн гол шалтгаан байдаг. Бомтын их биеэр болон бомтын бүрээр шүүрлэлтээс бол зайлшгүй хамгаалсан байх ёстой. Шүүрлэлтийг бол зохистой хэмжээнд нь аваачилсан байх ёстой. Тим инженер арга хэмжээнүүдийг авсан байх ёстой. За Монголын шорон бомтууд, нурсан шорон бомтууд ихэнх нь бол бас шүүрлэлтийн улмаас нурсан байдаг. За энэ болохоор бомтын доорх шүүрлэлтийн тооцооллыг хийсэн зураг харагч чинь. За энэ болохоор нөгөө Лапласын тэгштгэл гэдэг чинь бодоод төгсгөлийг элементийн аргаар бодоод ингэж гаргасан байна. За шүүрлэлтийн бат бүхийн бодлогын жишээ авч үзье. За нэг юм тохируулах барилгыг авч үзье. За барилгын бөөрийн хөрс нь болохоор 9 цэр. За шүүрлэлтийн коэффициент нь 0,01 м/сек. За тохируулах барилгын хавтанг суурийн хавтанг төмөр бетоноор хийн. За төмөр бетоны хувийн жин 2.3 тонн метр куб. За стандартаар авъя. За дээд хасцдах усны түвшин 4.2 м, доод хасцдаа усгүй шүүрлэлтийн үеийн зузаан 9 м байна гэж. Тэгэхээр 9-с доош бол ус тулах давхар буюу ус үл нэвтрүүлэх давхар байна гэж үзье. За ингээд энд бол үндсэн хэмжээсүүдийг бол өгсөн байж байгаа. За энэ бол дэвсэг хормойвч байна. Энэ бол хормойвч. За энэ бол ус цохилгын хэсэг байж байна. Тэгээ ингээ гаралтын хэсэг байж байгаа. За эхлээд шүүрлэлтийн шугамн хүрээний аргаар тооцоо хийе гэж. Тэгээ газрын доорх хүрээний дэлгэмэл уртыг олох ёстой байгаа. За энэ бол шүүрлэлтийн нийт зам болно гэж. Тэгэхээр дэлгэмэл урт гэдэг маань юу вэ гэж нэхэхээр шүүрлэлтийн ус бол эндээс орж ирээд ингэж яваад ингээд гарах байгаа. Тэгэхээр энэ улаан шугамын уртыг бол шүүрлэлтийн хүрээний газрын доорх хүрээний урт буюу шүүрлэлтийн нийт зам гэж хэлнэ. За энийг олох юм бол энэ жишээний хувьд 21.8 м болж байна. За үүнийг хэвгийн коэффициентийн холбогдолтой шалгавал гэд нөгөө бөөрийн хөрс 9 цэр шүү дээ тийм үү? 9 цэр үед бол хэвгийн коэффициент бол 6 байна. За төрөлт болохоор дээд хасцдах төрөлт бол 4.2 м гэсэн. За энтэйг харьцуулах юм бол ингээд 25.2 м болж байгаа. 25.2 м болж. Тэгэхээр 25.2 м, 21.8 м энэ хоёрын харьцаач ийм болж таарч байна л да. Шүүрлэлтийн нийт зам нь бага болчиход байна. Нөгөө холбогдлолоос. Тэгэхээр уул нь бол ийм байх ёстой гэж байна шүү тийм үү. Тэгэхээр энэ нөхцөл хангахдахгүй байгаа учраас шүүрлэлтийн хувьд бол бат их багтай байна гэж үзэх юм үндсэлтэй болж байна. За шүүрлэлтийн дэлгэмэл замын урт нь зөвшөөрөгдөх хэмжээнээсээ
доо байгаа нь барилгын бөөр хөрс илэгдэлд орж хэв ажилтанд орохоор байна гэсэн үг ээ. За иймд цоож хийж өгье гэж байна. Өөрөөр хэлэх юм бол шүүрэлтийн замыг уртсгая гэж байна. Түрүүний нөгөө улаан зураасаар зурсан шүүрэлтийн замыг уртсгая. Уртсгахын тулд босоо элемент буюу цоож хийж өгье гэж. Цоож нь болохоор одоо энэ хар байна. Тэгэхээр цоожны урт ямар байх вэ гэдгийг бол энэ том манаас олно. За энэ томыг бол яаж гаргасан бэ гэхээр нөгөө шүүрэлтийн шугам хүрээний үндсэн тэгштгэл биш тийм үү? Шалгуур үзүүлэлт тэндээсээ гаргаад тавьсан байж. Тэгэхээр та хэд энэ гаргалгааг гаргаж ирээрэй. Өөрөөсөө гарах гэж оролдоорой. За тэгэнгүүт энэ 1.7 м гарч байгаа юм байна. Тэгээ барилгын нөхцлөөр за үүнийг 2 м болгож авъя гэж. Тэгэхээр энэ доошоо унжиж байгаа энэ цоожийг болохоор доошоо 2 м-ийн урттайгаар авъя гэж. За ингээ 2 м-ийн урттай юм юутай шүттэй болчлоо. Тэгвэл шүүрэлтийн нийт урт буюу шинэ урт 25.8 м болж байна. За тэгээ иймд бодит хэвийн коэффициент мэдээж нөгөө нөхцөл бол биелж таарна. Яагаад тэгэхээр бид нар шүт хийгээд тэр нөхцлөөс шүт хийгээд шүүрэлтийн зам уртсгацсан учраас бол нөхцөл бүрдэн тэрийг бол шалгаж болно. Энэ дээр бол энд шалгачиж болно. Энэ хоёрын хооронд. За бодит хэвийн коэффициент нь 6.14 болж байна. Мэдээж нөгөө 6-аас их байна. За хэвтэй барилтын элементийн доод хүрээний дурын цэгдэх хөрсний мөглөхийг хөвөлхийг ирмэлцэх даралтыг тодорхойлъё гэж. Тэгэхээр тооцооны хамаарлал бол ийм байна. За энийг бол лекцэн дээр үтсэн. За H(x) гэдэг бол дурын цэг дээрх даралт болж таарна. Lx гэдэг нь болохоор доод цэгээс уг цэг хүртэлх зай. Тэгээд Ct гэдэг бол бодит хэвгийн коэффициент байна. За барилгын доод хүрээний онцгой цэгүүдийг тооцоонд авч үзнэ гэж байна. Тэгээд дугаарлалтыг доод хасцаас эхэлж гинэ. За жишээ нь гаралтын хэсэг. За энэ бол онцгой цэг байна. За энд дэрэгж байгаа нэг цэг бол онцгой байна. Энд дэрэгж байгаа цэг онцгой байна. Энд дэрэгж байгаа цэг онцгой байна. Гэх мэт ингээд онцгой цэгүүдээ бүгдийг ингээд дугаарлаа явуулчихна. За энд бол зүгээр 6, 8, 2 бол яг адилхан төвшөнд байгаа боловч энийг бол хоёр өөр дугаарлана. Яа тэгэхээр шүүрэлтийн ус бол энд 8 дэрчээд 7 дээр очичоод тэгээд 6 дээр очих учраас өөр дугаарлана. За 7 дээр бол нэг дугаарлалт байж болно. За ингээд явсараа ингээд 12 цэг дугаарлаж чинь тооцоог бол энэ томьёогоор хийнэ. За ингээд тооцоо хийсэн. Нөгөө цэгүүд чи энд байж чинь 12 хүртэл цэгүүд байж чинь хэмжих за энд болохоор зүгээр дугаарууд нь харагдаж байгаа. Хүснэгтийн дугаарууд. За энд болохоор бодох уу, хэмжих үү, яаж бодох вэ гэдгийг нь бол ингээд бичсэн байж байгаа. За энд бол ингээд хүснэгтийн толгой явж байна. За ингээд бодоод явсан. Төрөлтийн градиент энд олсон байна. Зөвшөөрөгдөх утга нь энд байж байна. Тэгэхээр энэ бол одоо ийм нөхцөл биелж байгаа гэдгийг л баталж харуулах хэрэгтэй. Энэ нь бол энэ дээр бичсэн байж байна те. Тэгээ ингээ бүгд ингээ биелээ явцсан учраас шүүрэлтийн бат их хангагдаж байна гэсэн үг. За критик градиентийг олох юм бол ийм байж байна. За аюулгүй ихтгэлц зүрийг олох юм бол ийм байж байна. Энэ нь бол 1.2-аас их байх хэрэгтэй гэдэг нь бол хангалттай их байж таарч байна. Гэт ингээд шүүрэлтийн шугам хүрээний аргаар тооцоо хийгээд за энэ яг одоо энэ зураг дээр үзүүлж байгаа энэ барилгат бол шүүрэлт явагдахаараа явагдана. Гэхдээ ямар нэгэн тийм барилгын бат их алдагдах юм бол үүсэхгүй гэдгийг нь бол ингээд харуулж байгаа. За хоёр дахь арга нь гидродинамикийн арга байна. За гидродинамикийн аргаар тооцохын тулд эхлээд тороо байгуулах хэрэгтэй. Зарцуулгын тууз болон даралтын бүсээ байгуулна. За эдгээрийн тоог бол өөрчлөлтөнд тогтоон. Жишээ нь бид нар зарцуулгын туузны тоог 4 ширхэг, даралтын бүсийн тоог 14 ширхэг авчирчулна. Энэ нарийн байх тусмаа илүү наривчлалтай болно гэсэн үг шүү дээ. Гэхдээ тооцоонд бид нар болохоор нөгөө шүүрэлтийн шугам хүрээний аргаар бодсон цоочтой бодлогын схемийг ашиглаж байгаа гэдгийг анхаараарай. Яагаад тэгэхээр мэдээж
цоожгүйгээр бодолтой эхлүүлж болно. Цоожгүйгээр бодоход бол шүүрлтийн батыг хангахгүй гэдэг нь гарах учраас цоочтой гэдгээрээ давтан одоо шалах тооцоо хийж ийн гэдэг утгаараа явах хэрэгтэй. За тэгэхээр даралтын бүсүүд бол ингээ 1 2 1 2 3 4 5 ингээ 6 7 гэж явсаар ингээд энэ 14 гэдэг энд бол дуусчихна. За зарцуулгын тууз бол эндээс 1 2 3 4 гэдэг энэ дөрвөн тууцтай болж байна. Тэгэхээр нэг даралтын бүсэд алдагдах төрөлтийн алдагдал нь 0.3 м байна. Тэгэхээр энд 4.2 м гэдэг төрөлт байж байгаа. 4.2 м гэдэг төрөлт байж байгаа. Тэгэхээр ус ийшээ ингээд шүүрч яваад энд ирэхдээ 3.9 м-ийн төрөлттэй болох нь. 3.9 м-ийн төрөлттэй. 3.9 м-ийн төрөлт. За энд 3.6 болно. Тэгэхээр одоо жишээ нь энэ хормовч шүү дээ тийм үү? Хормовчны зузааныг бол шалахгүй. Тэгэхээр яагаад тэгж байгаа юм бэ гэхээр энэ дээр нь 4.2 м-ийн даралт дарж байна. 4.2 м-ийн даралт дарж байна. Энэ доор нь одоо жишээ нь 3.6 3.2-ийн хооронд ч одоо хэд үгүй 3.8 м-ийн даралт өөдөөс нь дарж түлхэж гин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр мэдээж 4.2 м гэдэг их даралт дээрээс нь дарж байгаа учраас энэ хавтан бол ямар ч зузаантай байсан эндээ бол байж гинэ гэсэн санаа. Эндээ бол байж гинэ. Одоо дээшээ хөөхгүй гэсэн. Харин энэ тохиолдлуудад одоо энэ цэгээс хойш буюу доод хасцад энд бол 0 даралт байна. 0 даралт доошо дарж байгаа 0. Өөрөөр хэлбэл атмосферын даралтал дарж байгаа. Гэтэл энд жишээ нь энэ цэг дээр 2.1 м-ийн даралт дээшээ дарж байна. Тэгэхээр чин доороос нь дарж байгаа даралт нь их болчиход байгаа. 2.1 м чин дээшээ дарж шít. Дээшээ түлхэж гин гэсэн. Тэгэхээр энэ хавтан буюу энэ хавтангийн зузаан жин хангалтгүй байх тохиолдолд энэ шүүрлтийн усны даралт чинь энэ хавтанг бол ийш нь ингээ шидчихнэ гэсэн үг байхгүй. 2.1 м-ийн төрөлтөөр дээшээ аваа шидчихнэ гэсэн. Тийм учраас энэ хавтангийн зузааныг бол заавал шалах хэрэгтэй. Хөхүүгүй юу гэдгийг нь бол шалах хэрэгтэй. Зарим одоо өндөр нэлээд гүнд суусан ийм барилгуудыг бол бас хүүлтийн тооцоо хийдэг. Барилгын бөөрт нь одоо орон сууцны өндөр тийм офисын барилга ч юм уу тэр барилгуудын хөвөлтийн тооцоог гэдэг. Тэгэхээр энэ тооцоо бас ерөнхийдөө тэрнтэй адилхан төстэй гэсэн. За тэгээд тор байгуулахын тулд бол зургийг масштабтай зурх ёстой. За нэг даралтын бүсэд алдагдах төрөлтийн алдагдлыг бол бид нар бол ярилцсан байгаа. За тэгээд зураг зурхтаа нөгөө квадрат үүсгэхээ бол мартаж болохгүй. Квадрат үүсгэх ёстой байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө зураг зурхтаа хамгийн нарийн огтл буюу одоо жишээ нь энэ цоочноос энэ доош хэсэг нь бол ингээд 3 ачна шүү дээ. 4 тууцтай гэдэг чинь 3 тэнцүү байна гэсэн. Тэгээд энэний дагуу ингээд урсгалын шугамаа зураад тэнцүү даралтын шугамуудаа зураад явчихна. За нэг тууцаар өнгөрөх хувийн зарцуулгыг олъё гэж байна. За энд бол k дельта h-аар үрччихнэ. K гэдэг маань шүүрлтийн коэффициент, дельта h гэдэг нь болохоор нэг даралтын бүсэд алдагдах төрөлтийн алдагдлыг хэлж байна. За нэг тууцаар өнгөрөх зарцуулгыг бол ингээд олчихор. За барилга доогоорох нийт шүүрлтийн зарцуулгыг бол хэрвээ барилгыг 11 м-ийн өргөнтэй гэж үзэх юм бол м3 секунд. Секундэд 0.1 м3 усал энэ барилга доогуур өнгөрч ийн гэсэн үг. За зарцуулгын тууз бүрийн төгсгөлд байх хурдыг олъё гэж. За тэгэхээр хурдыг олоход жишээ нь V14x гэдэг нь 14 гэдэг нь болохоор 14 дугаар бүсэд байгаа хурдаа гэсэн үг. Тэгэхээр энийг болохоор зарцуулгын хувийн зарцуулгыг болохоор тууцны өргөнд харьцуулна. Дельта S гэдэг нь бол тууцны өргөн болж таарч. Тэгэхээр тууцны өргөн гаралтын хэсэг хаана байна вэ гэхээр гаралтын хэсэг бол одоо энд ээж тийм үү. Энэ улаан энэ хэсэг бол ингээ гаралтын хэсэг гэсэн үг. Тэгэхээр графикаас хэмжихэд гээд
За энэ дээр гаралтын хэсгийн урт гэдэг энд нэг урт байна, энд нэг урт өргөн байна. Ингээд хэд хэдэн өргөн ингээд олчж байгаа юм л та. Графикасаа хэмжээд олчихно. За тэдгээрт харгалзах ингээд дөрвөн зарцуулгын тууз байгаа шүү дээ. Бидэрт бол тэрэнд харгалзах хурднууд бол ийм болчих. 0.035 м/сек ийм байна гэдэг. Ингээ хурдуудаа олчлаа. За гарах хэсгийн төрөлтийн градиентийг олъё. За тэгэх юм бол гаралтын хэсэгт бол мэдээ дельта h нь 0.3 ба дельта L гэдэг нь болохоор энэ зайг хэлж байгаа гаралтын хэсгийн уртыг хамгийн бага уртаар нь авчихсан. Тэгэхээр 0.23 байна тийм ээ. За хөрсний хувьд зөвшөөрөгдөх утга нь 0.25 байгаа юм байна. За энэ хоёрын харьцаа бол ийм байгаа учраас гарах хэсэгт хөрс хөвөхгүй байна гэж. Яагаад тэгэхээр энэ зөвшөөрөгдөх градиентаасаа бага байх юм бол хөрс хөвөхгүй гэсэн. Тэгэхээр бүрийн хөрс бол сэрэгчгүй гэж үзэж байна. Аюулгүй ихтгэл зүйрийн аргаар олох юм бол ийм байх ёстой гэдгийг та хэд өөрсдөө шалгаад өөрсдөө энд бол одоо ингээд шалгаад тавьсан байж байна. 739 буюу 1.2-оос хэд дахин их байна. За эсэргүүцлийн коэффициентийн аргаар яаж тооцоо хийх вэ гэдгийг авч үзье. За шүүрэлтийн бүсийг тусгай бүсүүдэд хуваана гэж. За жишээ нь энд бол одоо ингээд ингээд оролтын хэсэг, ингээд хэвтэй хэсэг, ингээд одоо шүд цоочтой хэсэг. За ингээд шууд энэ хүртэл бол нэг авах байсан баха. Ингээд хэвтэй хэсэг энд бол ингээд 2-3 хуваагаад автсан байгаа. Тэгээд энд ингээд шүд орж ирээ гаралтын хэсэг гэдэг ингээд хувааж авах. За хуваахтай эсэргүүцлийн коэффициентийг олж болох бүсүүдэд хуваана гэж. Олж болох гэж байна шүү. Олж болохгүй бүсүүд бол хувааж болохгүй. Бид нар бол хэдийн эсэргүүцлийн бүс олдог, эсэргүүцлийн коэффициент олдог томьёо мэдж байгаа шүү дээ. Тэрийг ашиглаж болох хорлох байна гэсэн. За бид барилгын хийцээс хамаарч 8 бүс хуваалаа гэж. Энийг бол үнэндээ ингээд 1 2 3 4 5 6 бүсэд бас хувааж болохоор байгаа шүү гэдгийг зүгээр сануулчих. Гэхдээ хэдүүлэл 8 бүсээр ингээд тооцоо хийснийг харчих. За ингээд бүс бүрийн эсэргүүцлийн коэффициентийг олох боломжтой боллоо гэдэг. За оролтын хэсэгт 0.49 байна гэдэг. За та хэд энэ T1 T2-т нь ямар тоонууд орлуулагдж байгааг эндээс хараарай. Энд бол нөгөө зураг дээрээс авсан тоонууд бол орлуулаа явж байгаа гэсэн. За хэвтэй хэсэгт ийм байна, цоочтой хэсэгт ийм байна. За ховл гатлах хэсэг, хэвтэй байгууламж, ховл гатлах хэсэг гэдэг нэг ховл гатлах хэсгийг бас ингээд тусдаа үзсэн. За хэвтэй байгууламж, гаралтын хэсэг гэдэг ингээд бүх эсэргүүцлүүтэй олчлоо. За нийт эсэргүүцлийн коэффициент нь за 2.76 гарч байна гэж. За бүс бүр дээрх төрөлтийн алдагдлыг олбол гэдэг. За төрөлтийн алдагдлыг олсон чи ийм байна. Жишээ нь H12 гэдэг нь болохоор одоо энэ оролтын хэсэгт энд алдагч байгаа 4.2 м. Мэдээж энэ бол 12 төрөл 4.2 м байгаа. За тэгсэн чи H11 дээр болохоор 3.45 м болсон байна. Нилийн буурсан байна. Тэгээ H10 дээр ирсэн чинь 2.43 м болсон байна. Ингэж явсараад H7 дээр ирсэн чинь 1.28 м болсон байна. Тэгэхээр асар их буурсан байна тий. Тэгээ явсараад H1 дээр ирсэн чинь 0.73 м, H0 дээр бол 0 м болжээ гэж. За эдгээрээр төрөлтийн шугам байгуулъя гэдэг. За энэ ягаан шугам ингээ байгуулчихсан байна тий. За энэ ягаан шугам бол ерөнхийдөө юу вэ гэхээр шүүрэлтийн сөрөг даралтын хүч даралтын ипүр бол гарч ийн гэсэн. Одоо энэ дээр ингээ байгуулах юм бол ингээд байжлаа гэхэд одоо толио ургалтаараа буулгаад явчихна гэсэн үг шүү дээ. За ийм даралтын ипүр ийм даралт бол энэ барилгын доороос л үйлчилж байна гэдгийг ингээд зураад харуулах боломжтой. За юуны хувьд ч гэсэн төрөний хоёр аргын хувьд ч гэсэн бас ийм даралтын ипүр бол байгуулах боломжтой. Тэдрийг бол та гээд өөрөөсөө бодоод бие дааж байгуулах хэрэгтэй. За хувийн зарцуулга нь бол ийм байна гэж 4-5 дугаар цэгүүдээр хавтангийн зузаан хангалттай хэсгийг шалгая гэдэг ингээд шалгасан чинь 0.9-0.77 м гарчээ. За барилгын зузааныг 1.4 м гээд авсан байна. Энэний
Энэний зузаан 1.4 м. Тэгэхээр 1.4 м нь бол хангалттай зузаантай байна. Энийг бол жоохон багасгаж болно. Өөрөөр хэлбэл 0.9 гэдэг чинь бол 1 м орчимтойгоор бас зутгачих болно гэсэн санаа энэ дээр л явж байна. Шүүрэлтийн зарцуулга нь за ийм 23 м/с байна гэдээ гараад ирлээ. За ингээд 3 аргаар хийсэн тооцоог ингээд нэгтгээд харуулах юм бол ийм байна. За энэ дээр бол тооцоогоор бол ийм зузаантай гарч байгаа. Цогтгийн хааны зузаан бол тооцоогоор ингэж гарч байгаа юм байна. За ингээд авчий гэд шилжүүлээд авсан нь л энд байж байна. За иймэрхүү тооцоонууд хийх хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол бедалтын ажил хийгдэн. Тэгэхээр бедалтын өгдлийг өгнө. Одоо энэ бичлэг орсны дараа л өгч. Тэгэхээр бедалтаа хизээ хураалгах вэ гэхээр нэг 2-7 хоногийн зайтай л өгдөн л та. Тэгэхээр 2-7 хоногийн дараа чинь баг 4-р 7 хоногт 4-р 7 хоногийн 5 дахь гэхэд өгсөн байх хэвээр. За би бедалтын өгдөл дээр өгөх хугацааг нь наривчлаад биччихнэ. За тэнгууд та хэд яаж хийх вэ гэхээр ингэн ерөнхийдөө бол бичгийн цаасан дээр сайхан бодолтоо хийн л дээ. Бодолтоо хийгээд зураг мургаа зураад тэгээд тэрнийхээ тэрийг бол дараа надаа хичээл яг танхимаар орох үед бол хураалгана шүү дээ. Тэрнээс өмнө явуулахдаа зургийг авуулаад явуулчих болно. Сканердаад PDF болгоод явуулчих болно. Ямар нэгэн байдлаар л явуулах хэрэгтэй гэсэн үг. Яг хугацаанаас өмнө явуулах хэрэгтэй гэсэн үг шүү. За баяртай. Бедалтын өгдлийг удахгүй оруулчихна.